Бүгд найрамдах Монгол ард улсын хилээр нэвтэрсэн исламын террорист бүлэг. Чингэл аудууны улаан туг коммуны хөндлөн баррикадад энэхүү байцаалтыг авчээ. Стамбул газет төрсөн он сар 1943 яс үндэс казах тариачин хятадын коммунист намын гишүүн үндсэн захиргаа Синцян муж Алтай аймаг цээж зургийг нь ажиглавал гонцгой дуун үртэй шаравтар царайтай болов уу гэмээр онгор нүдтэй зузаан уралтай дэлдэн томчигтэй биерхүү залуу. Газес Монголд аялал жуулчлалаар аль эсвэл арилжаа намаа хийхээр амьдрах хорогнол гуйхаар ирээгүй. Газес гихч их гүрнийхээ тусгай албаны даалгавраар Монголд тагнуулын тусгай даалгавар биелүүлж явсан уйгурын хар алчуур бүлгийн алан ядагч туршуул. Муу хүн жөлөөнөөр чон борооноор гэдэгтэй 1971 оны 4-р сарын 14-өөс 15-нд шилжих засан шуургатай тэр шөнө Стамбул газет гэгч өөрийн эхнэр Саид хааны Зупаны хамт бүгд найрамдах Монгол ард улсын хилийг Ховд аймгийн Булган сумын нутаг их шар булаг гэдэг газрын хаваар 52 дугаар багны чиглэлээр хууль бусаар зөрчин шурлан оржээ. Гэтэл ёстой л хажууд чинь хаан кентийн алааж байхад хоногтой баригддаг арчаагүй эргэгчийн үлгэр болжээ. Тэр үеийн Ахян болон мэдээлэгч нарын шургуу ажиллагааны үеэр газет мөн сарын 21-нд баривчлагджээ. Ингээд эцдийнхээ өгсөн тагнуулын даалгаврыг биелүүлж амлсан их мөнгөөр нь залуу авгаагаа жарган Замбуулангийн деваачнд амьдрах эрхэм хүсэл нь үйл олон замхарч бүгд найрамдах Монгол ард улсын шоронгийн босхийг гав дөнгөтэй давхан тэр. Нутаг орондоо хавчигдан зовж ядарсан хүний дүр эсгэн Монголд оргинол гуйж амьдрах явцдаа тагнуулын зорилгоо хялбархан биелүүлээд буцаж орох даалгавартай. Урдаас бэлтгэгдсэн тагнуулч болох нь газетийн ялт хэргийн хөдөлшгүй баримтуудыг агуулсан хавтаст хэргийн материалаас тодорхой харагддаг юм. Хятадын тусгай албаныхан газет гэгчийг нэлээд эртнээс сонирхон судалж Монгол руу тагнуулчаар явуулахаар үе шаттайгаар бэлтгэснийг илтгэх баримт нотлохоч хавтаст хэрэгт нь хангалттай байдаг. Газет мэдүүлэхдээ намайг Чингэл аудууны цагдан цэргийлэх хилийн цагаан голын пунктэд хятад хэлний орчуулагчаар ажиллаж байтал Мао Цзэдуны эсрэг тэмцдэг Лалын Дази Бао хөдөлгөөний гишүүн хэмээн баривчлагдсан. Манай хар алчуур бүлэг нь исламын шашны ариун дайныг өдүүлж хятадын коммунист нам ардын чөлөөлөх хайрамтай нийтдээ 2 жил тулалдсан. Биднийг алан хядагч хар алчуур бүлэг хэмээн уйгур даяар зарлан тунхаглаж байсан боловч бид бол их орон шашин үр удмаа аврах гэж зүтгэсэн их орончид байсан юм. Ингээд би хятадын шоронд бүтэн жил суусан. Энэ үед тагнуулын дарга Пам Бао Сай цагдан цэргийлэхийн дарга Чин Дуй Жанаар намайг шоронд сууж байх хугацаанд ажиглаж Монгол руу тагнуулд явах даалгаврыг хичээг өгсөн. Хятадын коммунист намын эсрэг хөдөлсөн хэмээн надад 15 жилийн хорих ял тулгсан байсан бөгөөд би энэ саналыг хүлээж авахаас өөр ямар ч арга байгаагүй. Ингээд тэдний зөвлснөөр эхнэрээ дагуулan оргож босч яваа хүн болж хэрэл зөрчин бүгд найрамдах Монгол ард улсад нэвтэрсэн. Манайхан ороод огшин морийг барьж шөдөрлөхдөө хойд үлдэн өвс шороохон хайж цочроог нь гаргадаг шиг хятадууд газетыг шоронд хийж олон жилийн ял өгч зүрдүүлээд шууд өөрийн тагнуулын ажиллагаанд ашигласан бололтой. Тусгай албаныхан тагнуулч газетэд ийм даалгавар өгчээ. Нэгт Монголын хилийн цэргийн тоо зохион байгуулалт оршин байрлаж байгаа газар, хоёрт Монголын хил орчимд хаана Орос цэрэг байгаа. Тэдгээр энэ тоо зохион байгуулалт. Гуравт Монголын хил орчимд нисэх онгоцны буудал хаана байдаг эсэх. Дөрөвт Монголын хил орчмын ард түмний санаа сэтгэл аж амьдрал ямар байдгийг тус судлах мэдхийг даалгажээ. Хятадын тусгай албаны дээрх нэр бүхий хүмүүс газетад зөвхөн даалгавар өгөө зогсохгүй түүний хэрэгжүүлэх арга хэлбэрийг ч тодорхой зааж сургасан байдаг. Энэ заавар ёсоор газет юуны түрүү Монголд хил нэвтэрч очсон ГК иш нартай холбоо барих, ингэхдээ би яаж авч явах, тэднийг яаж олж уулзах, ямар байдлаар холбоо тогтоох, нууц харилцааны түлхүүр өгүүдээр хэрхэн яаж мэдээ өгөх зэргийг наривчлан заасан тухай шүүхэд өгсөн тагнуулчдын мэдүүлэгт тодорхой өгүүлжээ. Түүнчлэн олж авсан мэдээгээ итгэлтэй гэж үзвэл 1971 оны 8 дугаар сард хээгээр явуулах, хэрвээ ийм болцоо гарахгүй бол мөн оны 11-12 сард Монголын хилийн 52 дугаар багны чиглэлээр өөрөө даван ирж мэдээг өгөөд буцах. Эцэст нь бүх үүргээ биелүүлсний дараа 1972 оны 4 сард эхнэрийнхээ хамт оргон нутагтаа ирэх тухай хатуу даалгаврыг нэмж өгсөн байдаг.
Тагнуулч газээс даалгавраа биелүүлээд боцуул зохих хугацаанаас 2 сарын дараа буюу 1972 оны 6 дугаар сарын 24-нд Бүгд найрамдах Монгол Ард улсын дээд шүүхийн 11-р тогтоолоор давж заалтах эрхгүйгээр 15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Хожим Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 153 дугаар зарилгыг үндэслэн оногдсон ялныхын зохих хувийг өршөөн гэтэлтрүүлжээ. Ингэж ардын хувьсгалын 50 жилийн ойгоор төрийн дээд байгууллагаас гаргасан өршөөлийн зарилгийг Монгол эх орны минь эсрэг хар санаа үүрлэн ирсэн харийн дайсанд хамруулсан нь нэг талаар тэр үеийн социалист энэрэнгүү гэгдэж байсан хуулийн илрэл биз. Эрүүгийн нөхцөл байдал хүндэгдэг нэрийдлэр өөрийн иргэнд тусахгүй төрж байгаа их он өршөөлийн зарлиг тухайн цагтаа хариун тагнуулч төртөл хамаарч л байж. Гэвч газээс соц Монголын энэрэнгүйн төрийн өрлөө өшөглөв. Газээс амьдралын төөрөг тавилан хайр сэтгэлийн эрхээр залуу авгаа авсан. Бас Маогийн үзлийг эсэргүүцсэн хэмээн нутаг орондоо хавчигдаж явсан. Наманг Монголд ирээд тулж түшин амьдрах санаатай хэдэн таньдаг хүнийхээ нэр бичиж ирснийг далимдуулан тагнуул хийхээр ирсэн хэмээн мушгин говьулж мөрдөн байцаагчийн буруугаар хэлс хэрэгт хатуу ял шийдэглээ гэсэн гомдол хүчээд улсын ерөнхий прокурорынхны цагийг барж байсан удаатай. Энэ тухай прокурорын газрын 1972 оны 12 дугаар сарын 28-нд 51873 тоотод газээс урьдчилан мөрдөн байцаалтын үед ямар ч шахал тавьчилтгүйгээр өөрийн мэдүүлгээ чөлөөтэй өгч байсан нь хавтас тэргийн материалаар батлагдж байна хэмээн бичжээ. Газээс шоронд байхдаа засран хүмүүжсэн гэвэл том эндүрэл болно. Майнд дахь чанга гэлэмтэй засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонд тэр үеийн нийгмийн аюулаас хамгаалах яамныхны ардгаар ЧП буюу онцгой учрал гарчээ. Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн тагнуулын хэрэгт 15 жилийн хорих ялтай Стамбул газээс болон олон удаагийн гэмт хэрэг үлдэж шийтгүүлсэн Оросгоо очоод Сүхбаатар нар оргон зайлсан нь 1982 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тооллогын дараа илрв. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн удирдах газар улсын цагтан цэргийлэх ерөнхий газрынхан бүгд л төгшөөрийн тохиогоор ажиллаж эхэлсэн байна. Газээс Сүхбаатар нар хамтран оргсон байх гэж онцлог авч тэр байдалд өөрөөр хандхад хүргэв. Хэрв орогдлууд тус тусдаа оргсон бол нэг нь Хятад руу, нөгөө нь Улаанбаатарын чиглэлд явсан байж болох юм гэсэн ерөнхий таамаг гарчээ. Үзлэг шалгалт эрлийн ажиллагааг нарийн шуурхай зохиосны дүнд газээсийн цогцсыг хоригдлын галтгооны мах ногоо хадгалдаг жижиг зойрноос олж Сүхбаатарыг нэг өдрийн дараа баривчилсан байдаг. Төв аймгийн шүүхийн 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 66 дугаар тогтоолд хоригдол Сүхбаатар нь 1982 оны 3 дугаар сарын 22-ны шөнө хоригдол газээсийн амь насыг танхай балмад өс хонцонгийн сэдэлтээр онц харгас хэрцгийгээр санаатай охироосон гэмт хэрэг үлдэж мөн хорих газраас оргосон гэмт хэрэгт холбогдсныг тэмдэглэжээ. Энэ тогтоолд тэмдэглэснээр Сүхбаатар колони эмнэлгийн уурын зоохны байранд газээстэй хамт ял эдэлж байхдаа хоорондоо муудалцсан хэрэлджээ. Газээс нь үүрэгт ачлаа гинт орхиод өглөөний 8 оройн 22 цагт казак хэлээр шулган газар сунж мөргөл үлдээд эхэлдэг байна. Мөргөл үлдэхдээ царай төрхөн аимшигтай яг алан хядагч шиг ширүүн төрхтэй болдог. Ийм хачин зан үйлийг урд өмнө үзэж байгаагүй шоронд нэлээд овгор явсан Оросгой Сүхбаатар дарамталж улмаар газээсийг хөвтж байхад нь түлээний том сүхээр зүүн шанааны тус газар нэг удаа цавчин шалан дээр унаад татуулцж байхад нь балиусаар хоолойг нь огтолж хөнөөжээ. Дараа нь хоригдол эрийн цогцсыг галтгооны бэлтгэлийн өрөөний зойронд хүүрийг нь нуусан хэмээн мэдүүлэгт тэмдэглэсэн байна. Ингэж хоёр ялтан хамтран оргосон бус харин нэг нь нөгөөгөө хөнөөсөн байдал шалгагдсан тогтоогдов. Ялтан Сүхбаатарыг баривчлаад анхны байцаалт авахд тэрээр шууд газээс бит хоёр дандаа муудалцдаг байсан. Өглөө орой бүрхэн тулахгүй мөргөл үлдэнэ. Бас тагнуулч олон хядагчтай хамт ажиллаж нэг тогооноос хооллон амьдрна гэдэг үнэхээр хэцүү. Хятадын тагнуулч хизээ миний хоолой гэрчээд шоронгийн хашаад аваад алга болох бол гэж үргэлж боддог байлаа. Эцэст нь аль эсвэл түүнийг тонилгож өөрөө оргох гэсэн бодол төрөх болсон. Харин тагнуулч бай, алан хядах бүлийн гишүүнч байсан. Хүний амьд бол амь нас байдаг юм хойно. Галсангийн Сүхбаатарыг бүгд найрамдах Монгол Ард улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 7 дугаар зүйлийн аад зааснаар цаазаар хороох ялаар шийтгэжээ.